Багнан диаграм байгуулахаа зарим нэг жишээ авч үзье. Смит багш дэлхийн судлалын хичээлийн сурагчдаа далайн тухай төсөлт ажил хийх даалгавар өгсөн байна. Төсөлд илүү цаг зарцуулдаг оюутнууд сайн дүн авдаг эсэхийг мэдхийн тулд тэрээр сурагчдаасаа төсөлт ажилд ямар хугацаа зарцуулсныг асуужээ. Далайн тухай төсөлт ажилд сурагч бүр ямар хугацаа зарцуулсныг харуулсан багнан диаграм байгуул. За Джеймс 36 минут гэсэн байна. Энд дарж үүнийг дээш нь хөдөлгөн 36 дээр зөөнө. За ээжи 54 минут зарцуулсан байна. 54 минут хүртэл зөөнө. За Минли 36 минут зарцуулсан болохоор үүнийг 36 минут хүртэл зөөнө. За Симоны 30 минут зарцуулсан гэдгээс 30 хүртэл зөөнө. За харин Кэрэний хувьд 12 минут зарцуулсан учраас 12 хүртэл зөөнө. За багнан график байгууллаа. Өөр жишээ ажиллацгаая. Пүрэв гарагт Мин динозаврын найрал хөгжмийн тоглолт үзэхээр явжээ. Динозаврын төрөл тус бүрээс хамтлагт хэд байсныг хүснэгтээр харуулсныг ашиглан багнан график байгуул. За Стегосаурусаас 42 байсан байна. Стегосаурус 42 ширхэг. За 63 гэдэг чинь Raptor-ыг 63 хүртэл зооно. За Triceratops нь 35. За дараа нь Tyrannosaur 49 байна. Ингээд дахин 2 жишээ ажиллацгаая. Энд сарна цэцгийн дэлгүүрт тусгай үйл ажиллагаанд зориулсан янз бүрийн тооны цэцгийн баглааны захиалга ирдэг байна. За цэцгийн баглаа тус бүрийн тоог ашиглан зурган график байгуулаарай. Энэ нь зураг ашигладаг багнан графикийн нэг хэлбэр гэсэн үг. За энд зураг бүрэн тодорхой тоог илэрхийлж байгаа. Нэг цэцэгний зурганд цаанаа 3 цэцгийг илэрхийлнэ. Ээжүүдийн өдөрт зориулсан баглаа 21 цэцэгтэй байдаг. За магадгүй энд 21 цэцэгний зураг тавих гэж байгаах. Тэгэхээр эргээд нэг харцгаая. 3 цэцгийг нэг зургаар харуулна гэдгээс үүнийг тоолвол 3, 6, 9, 12, 15, 18, 21. За энд байгаа зургнууд 21 цэцгийг төлөөлнө. Энд 7 зураг байна. Тэгэхээр яагаад гэх юм бол 7 зургийн зураг төсбөр нь 3 цэцгийг төлөөлж байгаа юм чинь 7 гүрчг нь 3 буюу 21 болно. За ээжүүдийн өдрийн баглаа 21 цэцэгтэй. За харин ойн баярын баглаа 27 цэцэгтэй байдаг гэсэн байна. Тэгэхээр чинь 3, 6, 9, 12, 15, 18, 21, 24, 27 болно. Тэгэхээр нийт 9 цэцгийн зураг буюу 9 гүрчг нь 3 гэдэг нь 27 болно. За төрсөн өдрийн баглаа 18 цэцэгтэй учраас 3, 6, 9, 12, 15, 18. Тэгэхээр үүнийг 6 зургаар илэрхийллээ. Ягаад гэх юм бол зураг төс бүр нь 3 цэцгийг илэрхийлж байгаа шүү дээ. 6 гүрчг нь 3 нь 18. За төгсгөлд нь баяр хүргэлтийн баглаанд 12 цэцэг байдаг. 3, 6, 9, 12. За ингээд таслаа. Бид нар зөв хэлээ гэж бодож байна. За одоо нэг жишээ ажиллацгаая. Berry зөгийг ба түүний найз зөгийнүүд цэцгэнд тоос хүртээх дуртай. Өнөөдөр тус бүр нь хичнээн цэцгийн тоос хүртээсэн бэ гэдгийг график буюу зурган графикаар харуулжээ. График дээрх мэдээллийг ашиглан зурган диаграмын талаарх асуултанд хариулаарай. За энд хэлэхдээ зурган графикийн энэ цэцэгний зураг нь хоосон зайн дах цэцэгний тоотой тэнцүү. Өөрөөр хэлэх юм бол цэцэгний зураг тус бүр тэнцүү хоосон зайд цэцгийн тоо байна гэсэн үг. Berry 27 цэцгийн тоос хүртээсэн. Үүнийг графикаар дүрслэх нь сонирхолтой байна. За Berry 27 цэцэг үүнийг 3 зургаар харуулсан байна. Тэгхийн бол эдгээр 3 цэцэг нь 27 гэдгийг илэрхийлсэн гэдгээс за зураг тус бүр нь 9 цэцэг төлөөлж байгаа юм байна. Яагаад гэх юм бол 9, 18, 27 болно шүү дээ. За тэгэхээр эдгээрийн тус бүр нь 9 цэцэг төлөөлсөн болж таарлаа. Харин Bemley 63 гэдгээс 9, 18, 27, 36, 45, 54, 63 боллоо. За харин Betty 1, 2, 3, 4, 5, 6 буюу 6 гүрчг нь 9 тэнцүү 54. Түүний тоос хүртээсэн цэцгийн тоотой адил байна. За харин Bertie 1, 2, 3, 4, 5 эдгээр зураг бүр нь 9 цэцэг илэрхийлж байгаа гэдгээс 45 цэцгийн тоос хүртээсэн байна. За энэ нь Bertie-гийн тоос хүртээсэн цэцгийн тоотой таарч байна.